Сайн бацаанаа бичлэг зөв чимдээ хүргэе. За өнөөдрийн бичлэгээрээ төрөмгийлэл хэмээх сэдвийг уншиж оруулах нэ. Төрөмгийлэл хүүхэд байхдаа би том хүмүүс яагаад өчүүхэн зүйлээс болж байнга ихэнхдээ хорсолтойгоор хэрэлдэж нэг нэгээ дандаа гомдоодаг юм бол гэж олонтоо бодон толгоогоо гашлагдаг байж билээ. Манай ангийн бүх найзуудыг гэр орондож гисэн гэр бүлийн иймэрхүү төстэй хэрүүл маргаан байдгийг мэдээд би том болоод хизээч уурлаж гэр бүлийнхаа эв түнжин эвдэхгүй дээ гэж шийдсэн байлаа. Хожим энэ гамшигтай сэтгэлийн хөдлөл миний сэтгэлд байгааг мэдхэд амар санагдчих. Сул зоргоор нь тавьбал ямар ч хянахын аргагүй их хүчтэй болдгоос эмээдэг байлаа. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж байхдаа урд нь хизээч төсөөлж байгаагүй их уур ил болон далд хэлбэртэй байдгийг харж байлаа. Өвчтнүүдэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхийн тулд зохидог зөөлөвч байршуулсан өрөөтэй байх талаар хариуцсан эмчид санал болгож билээ. Дургүй цял, өсөрхөл, дайсагнал, үзэн ядалт, айдас, эдгээр бүхэн уураас гаралтай ба уур нь манай өвчтнүүдийн хамгийн гол зовуур болж байлаа. Миний шинжлэх ухаанч бодлоор уур нь эволюцийн хөгжлийн үр дүнд бий болсон учраас уур хүрэх түүнийгээ илэрхийлэх шаардлагатай. Илэрхийлэх ч ёстой. Учир нь энэхүү ёс зөв ёсны сэтгэлийн хөдлөлийг дарж хаавал сэтгцийн олон талын асуудал бий болно гэж үзэж байлаа. Энэ ихтгэл үнэмшлийн баталгаа нь миний нүдний өмнө өвчтнүүдийн байдал байлаа. Мөн амьд үлдэхийн тулд төрөмгийлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг нийгэм тогтсон ихтгэл үнэмшлийг батлах олон баталгаа байлаа. Дэлхийг номой даруй байсан нь өвлөн гэсэн Библийн сургаалын тухай хор тос мартаж хайр дурлал, наймаа, спорт, улс төрд амжилттай байх цорын ганц зам нь зөвхөн өөрийнхөө зорилгыг төрөмгийлэн гүйцэлдүүлэх ба энэ явцад өөрийн хомхой үйлдэлээс болж хэнийг ч хохироож хорлохоос сийхгүй байх гэж үздэг. 60-аад оны сүүл үед биологч Роберт Азрид газар нутгийн аминж үзэл номыг бичиж байжээ. Түүний ном нь амьтны зам байдлыг судалж төрөл зүйл хоорондын төрөмгийлэл, амьтны ертөнц ба хүний нийгэмд ч оршдог тухай өгүүлжээ. Төрөмгийллийг ийхүү шинжлэх ухаанд байр суурь эзлэх болгож хит материалист үзлэр дайн ба арьс өнгөөр ялгуурлах үзлийг зөвтгөж болохоор болжээ. Өөр нэг түгээмэл үзэл бол эр хүүсийн төрөмгийн шинж. Эм хүүсийн хүлцэнгүй чанартай зохицдог учраас энэ зүйлийн үржлийн зөв арга зам болдог гэсэн үзэл юм. Тэр үед одоож байгаа энэ маргаан бол хүн ба амьтны зан арин шиг шинжлэх ухааны судлалд оруулах уу үгүй юу гэсэн асуудал юм. Материалын ертөнцийн хувьд эрдэмтэд хөдөлгөөнд оршиж байгаа химийн элементүүд битүүдийн байдлыг ажигласны үндсэн дээр тогтсон дүрмийг гаргаж чадна. Эдгээр элементүүд сэтгэлгүй учраас тэдгээрийн сэрхүү юм уу жинхэнэ санааг анхаарахгүй байж болно. Харин амьтан хүний ертөнцийн хувьд ганцхан зам байдлын ажиглалтаас үндэслэн хөдлөшгүй дүрм тогтоох хэцүү. Учир нь зам байдал нь тухайн нэг үйлийг үйлдэх гол шалтгаан болдоггүй. Зам байдлыг шинжлэх ухааны түвшинд ойлгоход гагцгүй сэтгэлийн үүргийг ойлгохоос хамаарах ба бидний ихэнх нь бусдын сэтгэлийг мэдэх чадваргүй учраас зам байдлын судалгааны салбар нь хүний өөрийн сэтгэл дотор явагдах шаардлагатай. Энэ салбарын анхдагчийн нэг болох Зигмунд Фрейд тэргүүтээ эрдэмтдийн хэтэрхий субъектив хандлагатай хэмээн тухуурхан үздэг байжээ. Энэ хавхаас зайлсхийхийн тулд сэтгэлийг шинжилж түүний үйлдэлийг ойлгох тодорхой нарийн газрын зураг хэрэгтэй. Түүнийг үйлдэх онол ба барга хоолой өвгөө болсон. Бөстөө суудсан чинь
Түүнийг үлдэх онол ба арга барилыг 2500 жилийн тэртээ Бурхан багш тайлбарлажээ. Олон тооны бясалгагчид мөрийн үр нирван гэгэрэлд хүрснээр Бурхан багшийн сургаалын зөв гэдгийг баталсан байна. Шинжлэх ухаан нь баримтын субъектив нариачлалын талаар болгоомжтой хандах олон шалтгаантай байх боловч бодит байдлыг мэдэх мэдлэгт шинжлэх ухааны хэрэгслээр хүрэх бололцоогүй. Харин сэтгэлээр үнийг мэднэ. Бурхан багшийн айлцсан бодит байдлын тухай сургаалыг нотлох ганц арга нь бясалгах ба үүнийг өөртөө үзэж мэдэх юм. Шинжлэх ухаан ба шашин хоёрын ялгаа нь мэдлэг ба сүсэг бишрэлтэй биш, ганцхан бодит байдал байгаа. Зөв сүсэг бишрэл ба мэдлэг хоёрын системийн аль альных нь чухал хэсэг болдог. Алдаатай мэдлэг ба итгэл үнэмшил нь буруу ойлголт хүмүүс хоорондын зөрчилд хүргэдэг бөгөөд шинжлэх ухаан ба шашин хоёрыг зэрэг сэвтүүлдэг. Эволюцийн хөгжлийн дутуу онолоор зам байдлын тухай тайлбартай харшлаагүй боловч Бурхан багш өөрийн сэтгэл хийгээд өөрийн тухайн зам байдлыг сэтэж байгаа сэтгэлийн хөдлөлтийг шинжлэн ажиглажээ. Бурхан багш өөрийн үндсэн хоёр хэрэгцээг хангах буюу жаргалтай байх ба зовлонгүй байхад ямар сэтгэлийн хөдөлгөөн хэрэгтэй ба ямар сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй вэ гэдгийг тодорхойлжээ. Тэрээр эхнийхийг хэрхэн дадлагжуулж харин сүүлийнх нь хэрхэн дэвчих замыг нээн урд хизээж байгаагүй нирван амгаланд хүрчээ. Бусад хүмүүс тэрхүү аргыг дагаснаар бас нирванд хүрсэн нь бүх сэтгэл ерөнхийдөө адилхан байдалтай гэдгийг тэнхүү тодорхойлсон юм. Тэгш ирэх нь өнөөгийн улс төрийн ариун эрхэм зарчмыг Бурхан багш сургаалдаа өгүүлэхдээ ямар ч хүн амьтан аль ч хувь төрлөختөн аз жаргалтай болох зовлонгоос ангижрахад нэг нөгөөгөөс илүү ирэхгүй гэжээ. Бурхан багш юу ажигласнаа тайлбарлахдаа хүмүүс жаргалтай байж зовлонгүй байхаар зоригтой өөр нэгнийхээс илүү гэж ойлгосноор өөрийн зорилтоо санаандгүй улам дордуулж холдуулдаг ажээ гэж. Зовлонд дургүйцэх нь жаргалд шунах амин хүсэлт саад болж байгаа зүйлд аяндаа уурлах өсрөхөд хүргэдэг. Гэвч ууралснаар жаргалтай байх ямар ч боломжийг үгүй хийдэг. Энэ ажиглалд үнэхээр шинжлэх ухааны үндэстэй учир нь хүн ба амьтны зам байдал хийгээд түүний үр дүнгийн тухай тогтсон дүрмийг дүгнэн гаргаж болно. Жишээ нь уур буюу дургүй хүргээд байгаа эд зүйлийг хорлох юм уу устгахыг хүсэж байгаа сэтгэлийн түгшүүртэй ухаангүй байдал нь ирээд байгаа тайван байдалд жаргалтж хүрэгдэггүй. Үүнийг амьдралдаа болж байгаа зүйлийг ажиглаж уурлах нь өр бүтээлгүй ба гагцгүй зовлон бий болгодог бодит байдлыг харах замаар батлах бололцоотой. Дараа нь уургүй болж хүсээд байгаа тайван жаргалтай байдалд хүрэхийг хүснэ. Хүн амьтны үйл амьдралтай хамаатай өөр нэгэн тогтсон дүрмийг олно. Тэр нь асрал, хайрлал буюу бусдын аз жаргалтай зовлонгүй байдал байгаад баярлах. Сэтгэл нь сэтгэлийн угийн аз жаргалтай байдалд бөгөөд түүний хаа байгаа газар ямагт тайван баяр баясгалыг түгээдэг. Олон хүмүүс түрэмгийллийг зөвтгөхдөө хэрвээ тэмцэхгүй бол хорлолд гүйцэгдэнэ гэж үздэг. Бурхны шашны үзлээр үзэн ядалт нь өөрөө хорлол ба ямар ч нөхцөлд түүнээс зайлсхийх ёстой байдаг. Өөрийг хамгаалахад хүчээр тулгсан үед дайсандаа инэрэнгүй хандан хамгаалах ёстой. Ихэнх тохиолдолд бидний өөрсдийн зөрчилд байдал ба бусад хүмүүс бидэнд дургүйцэх, дайрах шалтгаан болдог. Хэрвээ үргэлж инэрэнгүй сэтгэлээр ярьж үлддэг бол дайсантай байх хэцүү. Бурхан багш өөрийг нь хөнөөх гэсэн хатааж ууртай хүмүүстэй тулгаш байсан боловч тэрээр ямар ч нөхцөлд инэрэнгүй ханддаг нь тэднийг хорлох бололцоогүй болгож байжээ. Өөргүйгээр хувь хүмүүний болон нийгмийн шударга бус явдлыг эсэргүүцэх боломжгүй.
Эсвэл уурлахгүй бол сул доройн шинж гэж үзэх нь утгагүй. Харин төрөмгий байх нь сул доройн шинж юм. Хүлчгэр хүний арга юм. Зөрчлийг уураар биш хайраар шийдэхэд хамаагүй илүү их зориг шаарддаг. Бусдын сэтгэлд байгаа уурын гал төлөөр хүрийн сэтгэл дэх уурын галыг ноцоовол бид болон дэлхийн ертөнд зардагдана. Хэрвээ эрх мэдэлтэй байвал түүнийг хавчигдаж, дарлагдж байгаа хүмүүсийг хамгаалахад ухаалаг энэрэнгүй байдлаар ашиглаарай. Үнэн дээр бол эдийн засгийн юм уу арьсангуур ялгуурлан дан хийж байгаа хэрнээ түүнийг хүмүүнлэгийн товтолгоон гэж зөвтгөхвөл туйлын муу ёс суртахуунгүй явдал юм. Өөрийг түүний ерөндөг төвчээр зогсоож түүний эсрэг хайраар урвуулвал сэтгэлийн хөдлөлийг дарах түүнээс үсэх сэтгцээ тэнцвэргүйдэлд орох аюулгүй болно. Ганц харах үр дүн ад жаргал юм.